Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд наадмын амралтай 7 хоногийн мэндийг хүргэе. Мосог гүшүүнээс бусадтай хаалтын гэрээтэй шогийн хүрдийн ээлж дугаар инхүү хэлж байна. Манай өнөөдрийн дугаартай хамтран ажиллагч Чехийн 13 дахь харшаан Бехеровка. Хөрөх гээд голт хийчих. Хүүтнээрээ илүү их сайхан шүү. Хороолол 3-4-ийн алдарт хайгуулын ажлын төсөл энэ жил дахиад үргэлжилсээр байна. Энэ төслийн талаар манай редакцийн галактикийн квант ухааны доктор, профессор, эс судлаач инхүү онцоллоо. За сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ одоо энэ зуны сайхан өдрийн мэндийг хүргье. За тийм ээ, Улаанбаатарын замын голын одоо байгууламжийг жил бүр ухдаг. Тэр нь одоо X34 буюу тийм ээ хороол 3-4 хавцаа явдгийг та бүхэн мэдэх баха. Гэхдээ энэ бол одоо тийм ээ ямар нэгэн ногоон байгууламжийг сэргээн засах биш. Одоо үнэндээ дулааны шугам одоо сүлжээ солих ч биш ээ. Одоо энэ одоо өөр ажил явагддаг юм а гэдгийг та бүхэндээ одоо шинжлэх ухааны үүдэндээ тайлбарлах гэж байна. Орчин үеийн геологийн одоо тийм ээ хибертикал урбан одоо тийм ээ одоо коридор теорийн одоо дагуу бол одоо хотын одоо ногоон байгууламж нь газрын дээрх алтны судлалын хамгийн доктортой одоо миграцийн бүсэд байрлдаг гэж үздэг юм а. Судалгаагаар алтны судал жил бүр одоо хөрсний дулааны тэлэлт буюу тектоникийн одоо бичил шилжилтүүд одоо ингээд энэ одоо нэг юм байх нь шүү дээ. Бичил одоо шилжилтэн дээр одоо хөрсний одоо дулаан тэлэл технологийн бичил шилжилтэд одоо сарны таталцлын нөлөө зэрэгс одоо нийслэлийн төсвийн циклд одоо шууд хамааралтайгаар тийм ээ одоо энэ параллел төвшөнд явдгийг одоо Монголын одоо нийслэлийн төсөвтэй параллел төсөмд явснаар одоо тийм ээ төсвийн циклтэй квант одоо резонанс үүсгэснээр одоо байрлал одоо энэ алт маань өөрчилж байдаг юм а тийм ээ. За энэ хүү одоо газрын ховор элемент буюу тийм ээ энэ хүү алт маань одоо манай одоо яг нэг 3 төсөл хорооллын замын одоо энэ голоор нь байрлдаг юм шүү манайхаа. За тэгэхээр одоо иймээс одоо тийм ээ инженерүүд маань одоо хавар болгон хоолоо сольж байна гэсэн одоо нэг юм халахвчаар одоо тухайн жилийн алтны хамгийн өндөр одоо концентрацтай хэсгийг ил гаргаж одоо дээж авдаг байна. Дараа нь одоо нотлох баримтыг устгах зорилгоор одоо дээр нь одоо зүйлийг тарьдаг юм уу тийм ээ. Хүмүүс одоо юу гэдгийг энэ одоо ногоон байгууламжийг сэргээж байна гэж одоо хэлдэг юм аа. Энэ одоо бидний одоо анхаарал татал сарниулах техник гэж ойлгож байна тийм ээ. Энэ одоо шинжлэх ухаан болсон шүү дээ. За үүнийг одоо шинжлэх ухаанд одоо periodic median strip mineral extraction cycle буюу одоо тийм ээ одоо PMSMEC гэж одоо EC гэж одоо нэрлэгддэг юм аа. За хэрвээ та бүхэн одоо юу гэдгийг анзаарсан болвол тийм ээ жил бүр яг замын голыг сонгодог тийм үү? Гол замын одоо хажуу талыг ч биш одоо хоёр талын замыг ч биш яг голыг сонгож байгаач. За энэ чинь бас нэг одоо юу гэдгийг нэг учиртай. Яагаад вэ гэхээр тийм ээ алтны судлан замын хажуугаар явах юм бол автомашины соронзон горны нөлөөнд ороод одоо фазын шилжилт гэж мэдэх үү? Одоо фазын шилжилт явдаг байна. Одоо Google-д харсан ч болно тийм ээ. Фазын шилжилт хийдэг. Голын ногоон байгууламжинд байрлахтаа хамгийн өндөр одоо цэвэршилттэй төлөвтэй хүрдэг юм байна. Тэгэхээр одоо юу гэдгийг голтой байснаар одоо илүү цэвэршдэг гэж хэлж байна. Одоо энэ алт маа тийм ээ. За тиймээс одоо та дараагийн удаа хоолоо сольж байна гэсэн пайз харвал тэр одоо хоолоо солиогүй битгий хууртаараа тийм ээ. Геологийн хувьд тэр одоо улсын хэмжээний алтны судлыг одоо жил бүр авдаг одоо тийм ээ. Калибровки явагдчихийдг юм шүү манайхан. За юу калибровки явагдчихийдг. Та нар маань одоо миний хэлж байгаа үг үсгийг ойлгохгүй бол одоо Google дээр үзэж болно доор асуугаарай. Цаахан тайлбарлаад хэлхий шүү. За юу. За тэгэхээр ерөөсөө энэ хүү одоо X34 төсөл маань. Одоо төсөл маань одоо энэ бол нууцлалтай л да. Энэ одоо X34 маань одоо улсын нууцд байдаг төсөл. За тэгээд одоо нийслэлийн одоо нэг төсөвтэй шууд параллел төвшөнд байдгийн шүү манайхан. За тэгээд энэ төсөл маань ерөөсөө замын голоос алтны судлыг илрүүлдэг байх нэ. За жил болгон шүүдэг байх нэ үзэгчтэй. За та бүхэндээ одоо тэгээд одоо сайхан амралтын зуны өдрийн мэндийг хүргэе. За тэгээд дараагийн дугаараар дахин олзлоо. Тэр баяртай. Манай өнөөдрийн хамтрагч Чехийн 13 дахь харшаан Бехеровка брэнд билээ. Аршаан усаар найруулж байгалийн гаралтай ургамлыг сархтад хандлан хийдэг байна. Та бүхэн маш багаар зохистой хэмжээгээр хэрэглээрэй. Орц найрлаганд биеийн тустай шүү. За надад бол ерөнхийдөө яг л эмийн ургамал шиг санагддаг. За нэг татнаа. За тэгээд арьс махны завсар аршаан болог. Гэхдээ угаасаа л аршаан л та. Энэ дэлгүүрт дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сонирхолтой зүйлсээр дүүрэн байв. Бэхэр 21 төрлийн ургамлыг ашиглан хоол шингээхэд тустай нууц жорыг бүтээв. Чехийн өвдөст Бехеровка. Та бүхэн манай Молбидагийн залуусын хийсэн Молбида нэмэг 18 эротик контентыг наадмын амралтын өдрүүдээр үзээрэй. Зөвхөн шогийн хүрдийн үзэгч та бүхэндээ зориулаад Молбида нэмэг 18 контентын нэгэн хэсэг болох юуг яаж хэрэгээ хийх вэ скетч видеог толилуулж байна.
Мэдээж бүтнээр нь болон блар хэсэггүйгээр Ву, Мо ТV, Соо медиагаас хүлээн авч үзээрэй. Юуг яаж хэрхэн хийх вэ? 69 амар гоё те. Хөдөө амар гоё үүдээ шүү дээ. Тийм үү. Чи 60-аас дуртай юу? Дуртай. Манай өвөө нэрээ бурганд байсан шүү дээ. Тийм үү. Боргон дотор 69. За. Хөөе, өөр юу ярих вэ? Биста юу ч ярьцаад шууд гол юмд орохгүй юм байна та. Хэрхэн хамт шоудж байгаа охтуудынхаа өөрсдөр нь амар хэлбэр аргаар хувцсыг нь тайлбарлах вэ? Энэ маш амархан та шийтгэлтэй хөзөр тоглолт болно одоо намаа харж байна. Guys, хэдүүлээ юу яах вэ? Хөзөр тоглох вэ? Гэтэ шийтгэлтэй нь хожигдсон хувцас тайлгаар. Тэгье л та. Тэгье. 23 И. Зэрэг аашаа. За. Бүрцээ. Хогоо чигсэн. Тэцгэж. За, алуу. Тал. Би тайлчлаа штэ. Yes. Гоё юм бэ. Харж байгаа үед удахгүй бүр дотоожийг нь тайлбарлан баярлаа. За үргэлжлэхөө. За тэгье. Тал. За бацын нөхөнтэй хамт яаж буудлаас гарах вэ? Таньдаггүй амтан таарчихвал ёстой эвгүй юм аа. За ерөөс ингэж. Хэрхэн хамт сонсоохонтойгоо маргааш нь буудлаас гарахдаа хинээс ч ичид санаа зоохгүйгээр гарах вэ? Энэ маш амархан. Одоо намайг гарч байна. Хөөе, хинэ сэрээрээ 12 цаг болж гарах зүг болсон байна. За сэрээрээ. Гарцгаая. За мөнхөөч өнөдөр бүр 10 дахь охинтой авчирч яасан. Бэлгүүн нэг охин шилсэн. Энэ хоёр чинь шаалцаагүй зүгээр барилгын ажил хийж байгаа хүмүүсээс шатмат зөөцсөн. За өөр хэн шаалцах нь? Тавьч. За баяр та. Дараа уулзъя. Хаж байгаа биз? Баярлаа. Ой гана. Манай Гранд Плазагийн диж гоё гулгаа болсон. Гоё хөөргөн охтуудтай турхаа юм блэ. Хоёлыг тийш явдах уу? За зүг чи мөнгө мотой байдаг. Яа даа биз. Хөө чи тийш явчих юм бол харамсахгүй шүү. Хэрхэн гулгаа орохгүй байх вэ? Энэ маш амархан та. Зөвөр өөрөө саачхад л болно. Одоо намайг харж бай. За би юутай ч хэлэхээр 0 орчоод ир. За тэгвэл миний яриад үжи за. За. Хөөе, миний ярьчлаа шүү. Нөгөө газар чи ажиллаж гинэ. Явах уу? За мен чи яваа болчихлоо. Ер нь тиймэрхүү мөнгө өрмөргүй. Яагаад? Чи ганцаар явчихгүй даа энэ. За явлаа штэ би. Тэг мэн сайхан амарлаа. Харж байгаа биз? Баярлаа. Монгол улсын Даян авраг Орхон баярын гэр бүлтэй хамааралтай мэдээ гадуур тархаад байгаа билээ. Энэ талаар арт түмний үзэл бодлыг сонсцгоё. За бүгдээрээ хамтдаа арт түмний үзэл бодлыг тодорхойлцгаая. Сайн байна арт түмэн. Сайн байна уу? Арт түмэн. Хүн амралттай байх чи хаанаас болоод ирвэ? Сайн байна уу арт түмэн. Ингээд сая улсын Даян авраг Орхон баярын их нэртэй холбоотой нэг юм мэдээлэл гадуур яваад байна л да. Энэ талаар таны үзэл бодол. Тэр нөгөө нүүрс мүрс зарсан гэд тэр чин ер нь чим арт түмний миний чим мөнгийг хулгайлж байгаа юм санагдсан шүү дээ надад л. Тэр чи одоо өөртөө айгүй баян хүмүүс чи саяхан авраг болол арслан болол зөндөө мөнгөөр шагнуулаад зөндөө лаглаг машин унаал явж идэв ш. Тэгээд тэгсэн байж ч одоо ямар шуналтай юм бэ тэр. Би тэрийг өстө буруу гэж бодож байгаа. Гэтэ яг юу вэ л да бас нөгөө сая дөнгөж яг Даян авраг аваад тэгээд ингээд 1 тэрбумын шагнал аваад тэгээд Lexus 600 авсныхын дараагаар гинт трол багууд яг гинтээр гинт шууд ингээд ажиллаж эхэлж байна л да. Тэгээд энэ яг жоохон сэжигтэй л санагдаад. Нэр баахан трол багууд байсан шүү дээ. Тэгэхээр чин баг
Тэр чинь ер нь анхнаасаа трол баг маг биш гэж өөрсдөө яах вэ? Бол анхнаасаа арслан байхад нь тийм ээ. Тэр чинь физикал айжаад орж явахад нь одоо энэ асуудлуудыг хүндэхгүй яасан юм. Яагаад одоо даяа авраг усны дараа чинь зүгээр ажиллаа хийгээ явж байгаа хүнийг одоо сэвээд байгаа. Тэгэхээр чи ер нь чинь тэр хүн чинь ажиллаа хийгээ явж байгаа ингээл нэгэн сайхан Монгол залуу шүү дээ Орхон баяр маань. Тэгэхээр чи ер нь би ер нь Орхон баярын талд байгаа юм шүү. Даяа аврагын талд байна шүү. Монголчууд маань ч гэсэн даяа аврагын талд байгаасаа гэж үзэж байна. Юмэг бас наантай цаантай трол баг байна уу тийм ээ. Тэр мэр трол багч юу лээ даашка маашка глүү нэг хоны бүкс долоогоод нэг эргэтэй найзтайгаа хилмэлээ гаргаа үнсэлцэл явж исэн залуу нүүрс мөрсний улгаа ярьж мэдэхгүй баха. Тий би бол юм хийсэн бүтээсэн хүнийхэн сайхан даяа аврагын талд л байна. Тий. Ард түмний үзэл бодлыг суралцсан Филдакола баярлаа. Hey yo, sup guys, rapper Jinzy in there. Монголын сайхан байгальд ирсэн байна. Ингээд энэ 7 хоногийн топ 5 бол хөдөө аялахад гардаг топ 5 асуудал. Хөдөө аялахад гардаг топ 5 асуудлын number 5. Энэ бол бидний заналтайсан шомол. Та юу бүжиглээд байгаа юм уу? Үгүй ээ, шомол. Yo fuck, шомолын асуудал өстэй байгальд аялахад бүтэн бүжиглүүлчихдээ шүү нэрэ. За ингээд хөдөө аялахад гардаг асуудал number 4. Энэ бол мэдээж бас байдгүй. Утасны сүлжээ. Роквах. Андаа хоёулаа хамт харилцаж тоглох юм уу? Ганцаараа харилцаад байгаа юм уу? Үгүй ээ, маань Месж уулзсан сүлжээ орохгүй байна. Явж өгөхгүй. Дээшээ шидэд оруулчаад. Яг тэр нэг зураас орчоод гараад байгаа байхгүй яг. Тэгвэл сторигоо нэг хүмүүс энэ чи. Очоос харин яг энэ яг оноо шид. Чи нэг орцоод. Яа, минийх зүрцэн. Oh shit. Арчлаа. За ингээд жигсаалтын number 3. Энэ бол мэдээж нойлын асуудал. Бас шээс. Йой. Чи. Тумараад. Fuck. Яг инчил. Биста тэнчээ бас хуураад. Яа, яас хэцүү юм бэ? Яа. За инчээс харагдахгүй юм шиг байна. Биста тэнчээ бас юм. Ямар хэцүү юм бэ? Яах вэ? Яг агарлаа. Хэсэг хугацааны дараа. Йоо, сайхан амснаа. Сайхан амснаа. Чи яаж алхаад байгаа юм бэ? Харин жоохон эвгүй унтчих хөл бадараад. Энэ юу нэртэй дээ? Наач юу доогоцсон юм? Юу нэртэй дээ? Өвс өмсөд байгаа юм шүү. Үгүй. Чи яах чинь? Гол орд юм уу? Марк ч гол бохирдуулч юу яач вэ? За энэ яах вэ? За ингээд бидний жигсаалтын number 2. Энэ бол энэ жил, түрүү жил, тэрний өмнөх жил маш их асуудлыг тарьж байгаа бензиний асуудал. За одоо ер нь Баруун аймаг руу явсан хүмүүс нь буцаж ирж чадлаа байж байгаа юм байна шүү. Цанхнаас наашаа нарангаа хүртэл цэцэрлэг хүртэл бензин авах газар алгаа. Очсон газар болго ийм очирт. Зарим бензин дууссан байдалтай байна шүү. Нөгөө баяр наадмаар монголчуудаа цаан зовлтгүй хангалттай бензин байгаа гэдээсэн ч одоо юу болоод байна. Бензин бол топ number 2-д орж ирсэн бас эвгүй асуудал байгаа шүү. За ингээд бидний хүсэг хүлээсэн number 1. Энэ бол мэдээж юмаа мартдаг хүмүүс. Жохон бэлтгэлтэй аялал сураа guys. Тэр нөгөө хоолонд яач юу? Үгүй харин тийм бол ширээ цэвэрлээ гэж. Сая ганаа нөгөө махшаарах яава. Хоолой дээр дөрөж өглөө. Үгүй гэлзээ. За манайхаа нэг барьчих сайхан. Аялалд гарч ирсэн голын ив дээр байгаа юм сайн да тийм ээ. Үгүй юу барих вэ? Эхлээд хоолонд идэх юм уу? Үгүй өглөө андаа. Хоол явах та энийг уучхад тэгээд өсгөө марчих штэ манайхаа сайхан соцгой. Хоол идэл та. Махшаарч идэнэ үстэй. Сангивсаар шаарч идэл та. За яг үнэ хэлээ. Мань нэга уучлаарай. Найз нь газан биледэг гэдэг дэрил аваад ирчихэ. Юу хуцаад байгаа бэ? За тэгээ ганц өдөр хоолгүй байлаа гэж төлсөд өгчгүй штэ guys. Энэ 7 хоногийн топ байлаа. Fuck. Гата rapper Jinzy байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар мэдээж Бехровка. Shit. Хов живэнд хотоороо живи ураатай хов живний болон эхэлж байна.
За надтай өнөөдөр хов базагч панелист Мельвин болон хов базагч панелист зочин панелист Туяанаар хамт байна. За юу байцгаана бэвс. Сайхан юу байна? За хэний хүүгээд хинтээ хамтаж хэний гэр бүл салгаж байна? Юу болж байна гадуурын дотор? Гадуур өстой олон хов баг шиг байна. Ялангуяа сошиал ертөнцийг бүр ингээд давалгаалж байгаа тий донслогч байгаа зөндөө хов байна. Тэгээ энэ бол ерөн дийлэн хов нь насны зөрүүтэй хосуудын нэг юм хов байна. Бас тийм тий. Бас гэр бүлийн хүчрхийлэлтэй ч одоо холбоотой хов байна. Яа, гэр бүлийн хүчрхийлэл одоо хаасайг л байх шиг байна тий. Гэхдээ одоо ил байгаа нь л одоо цөөхөн байгууллагч хаасайг л байдаг гэдэг байгаа. За. Одоо энэ монголчлуучин гадаадтай Монголдо байгаад бас одоо зөхөөс халаад. Тэгээ одоо гадаадтай суугаад бас одоо зөхөөс халцсан. Тэр бичлэг нь явж байлаа шүү дээ бүр. Нөгөө эгифит. Тэр чинь тэр бичлэг нь дээр үеийн бичлэг гадаад үе юм уу? Тийм шүү дээ тэр нь жоохон үлээ. Тэр чинь юу байхгүй юу? Хинийх нь нөгөө монгол ихнэрээ зодож нүдээд чихтэйхэн монгол ихнэр нь нөгөө нэг стори пост хийгээл нэг арт юм чинь бөөнөрөө өмөрсөн шүү дээ. Тэгсэн чинь буцаж гарч ирээд та хоёр бид хоёрын амьдралд ордог юм бэ гэдэг нөгөө хөл гараа өмсөлцөж өмсөлцөжсэн шүү дээ. Тэгээд тэрнээс ч хойш салаад нөгөө нэг 18-тай нөгөө нэг тосгоны охинтой суусан гэдэг өөрөө яриа өгсөн байх шүү дээ. Юугээр тий. Эхлээд зодчоод ахаад дараа нь 18 настай тосгоны охинтой. Тий одоо монгол өмгтөн тэрийг одоо тэгэхээр тэр нөгөө 18-тайгаа бас зодж ирсэн гэж үү? Тий бүр буугааж байгаа гэсэн. Тэрнийг тайлбар хийсэн байгаа. Тэр тайлбар дээр гэсэн үглээ намайг ингэж одоо шахагдуулж ингэж яагаагүй болвол намайг ингээд үнэлдэг байсан мод би ингэхгүй байх байсан. Аргагүй ирэхэд л ийм хийлээ юм. Яг үнэ. Бичлэгнэр ингээд намайг хүндэл гэдэг ингээд харин тий. Гэхдээ бас тэгэл хорвоо сантай мотой гэдэг шиг нэг насны зөрүүтэй осууд болгон бас муухай бинийгаа хүчрхийлсэн юм ховор байх шиг байна. Бас болоод байгаа юм байна. Одоо ингээд сайхан баяр наадмын яг үнэ манай улсын хурлын гишүүнаа нараа маань Өвөр хоёр маань мөнх тэмрэл маань баян зүрхийн захаар танигдсан охин эхнэр нь байна тий. Яарсан тийм манайха хүчирхийлэлтэй гэр бүл төссөн ч хүчирхийлэгч болохгүй байх зам бас байдаг шүү гэж энэ бүх сонголтын асуудал шүү хүний. Өнөөдөр титэм үгээр энэ үгийг сонгочих доо. За өөр сонир сайхан юу байцгаана да. Өөр сошиал орчин дээр яг нөгөө нэг одоо манай нөгөө нэг одоо баг вайрал усууд гэх юм да тий мөнх тэмрэл их нэртэйгээ наараа гişүн гоён бортоо үеийн нөгөө нэг ингээд мэдээч одоо AI юм нүтрийн зөндөө олон хөгжсөн цаг үед тий зургийн солиод энэ ч одоо яг одоо зүг байранд орж байгаа юм шүү. Тийм хүчтэй пост яваад илээ тий. Нарааг мөнх тэмрэлтэй ингээ хайцсан. Уг нь насаараа бол тэр нь зөв юм шүү. Гэхдээ яг тийм байсан бол манай говийн бор нөгөө юм маань бас амьдрахоо гэдэг. Бас хэцүүтэй. Тэжигч алчвал бас хэцүү. Нэг нь одоо танхны мөнгө хумслаад нөгөөх нь ном сум гэж яриад байвал хэцүү юм байна. Яг тэгэл тавилан юм байна л да. Би бинийгаа сургаа өмжүүлээд. Энэ бол яг ховж юмдээ бас яг орхол юм байна. Гэтэ хүмүүс нөө хөгжилтэй байдлаар ингээд мим болгоцсон юм байна шүү дээ. Ийм байвал яг зөв байна. За тийм юм. Манай Монгол бас тийм хөгжилтэй ард түмэн дээ. Тэгээ ямар ч юмыг муулаад доош нь цайлал доош нэгээл дээш нь гаргална гээл нэг бас барьцгүй ард түмэн дээ. Наадмгээс би бас нэг тийм пост хараадсан. Одоо тэр нөгөө наадмын нээлтэн дээр чинь тэр хоймортой одоо хүн сэтгэлтэй хүмүүс суулгадаг шүү. Тэгсэн чинь тэр нөгөө Мишелийн зураг тавиад энэ юу гэдэг байгаа юм бэ гэх. Тэр нөхрөө дагаад л явсан юм шиг байна. Гэхдээ ер нь тэр тал одоо зөв юм болов буруу болов. Тэнцэж бас гавьяа байгаас хүмүүс сууд юм баг туу. Уг нь бол тэнгүүдээ гарууд ихнэр нөхрүүдэд дагуулаа шаагаад. Гэхдээ эсвэл гавьяа байгуулсан юм болов эсвэл яг нөгөө нэр төртэй хүмүүс сууд юм болов нөгөө муу сайн чамаагүй. Одоо манай Мишель жүжигч маань бас нэлээл нэр төртэй хүн шүү дээ. Одоо ингээд нөгөө дээрлэгэл дээр бол олон ард түмэндээ танигдсан юм хүн шүү дээ. Тэгэхээр бас тэрийг төр үнэлдэг юм болов сайн мэдэхгүй л юм байна. Тэр зөндөө уг нь зуухсан байгаа ш тэнд тий. Ялгаргүй сайхан л төр юм байна. Яг тийм хэд хэдэн комент харсан. Тэгээд тэр бас урган үрэл явж ирсэн. Яваал байлээ. Монголынхан бол сууж илээ. Монголынхан бол суух хэрэгтэй л. Тийм шүү. Зөв хоёр ихэр тамирч байгаа хүн байна тий. Одоо айкуны тийм болж ирсэн. За тэр наадам гэсэн чи тэр ороод ирсэн юм байна. Тэгээ тэр ер нь Threads гэдэг нэг аппликейшн чинь л яг юм хов живний яг юм үлгий юм байлаа шүү дээ. Тийш ороод нэг гүйлэх гэдэг юу вэ? Энэ бас яц энэ яц ингээд тэр мэдээллүүдийг манайхаа тэр Threads-ээс авчт юм байлаа шүү. Үнэ цаг тухайд тийм аваад байгаа тийм. За өөр тэгээ санаж. Өөр сайхан наадсан уу? Сайхан. Борлолоо л явлаа. Зөв. За нэг хэлчихв. За тэгээ. За явцсан ингээд бас гоё хов живний булангай нүрээд өндөрлүүлээ хамт гоё хов батсан панелист Мельвин болон Туяанаар байлаа. Тэгээд дараалагч уулзъя. За ураагаа хэлээд дуусгацгаая. Хов живэнд хотороо живцгээе. Манай өнөөдрийн худлын алтан гац булангийн онцлог хүнээр энэхүү банд тодорлоо.
Пүүзний лайв осор жамаатай наалдаж хандлтаас нь зүгтсэн. Талбай дээр нүцгэн жагссан гих зэрэг фактуудаас харахад яавч итгэж болохоор хүн биш шүү манайхаа. Энэ удаа тэрээр Даян авраг Орхон баярын эхнэрийн талаар видео хийсэн байна. Би дэмждэг бүх өчтөрхөн авраг голоо би баярлж ирсэн бол өнөөдөр би харамлж байна. Яагтвэл түүнтэй нэр албатаад байгаа Мөнхцэг гэдэг эмэгтэй болол нүүрсний хулгайтай хол хамааралтай топ компаниудын хувьцаа эзэмшигч тухайн үеийн компани захирал дээрээс нь нэр бүхий улс төрчидтэй ашиг сонирхлын зөрчилдөө гэдэг нүүрсний сонсголын үеэр шинжээчийн төгөл дээр нотлогдож байгаа юм байна. Шог бус мэдээний цаг эхэллээ. Энэ жилийн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Орхон баяр төрүүлж Даян авраг болоход хагартлаа баярлсан иргэдийн хөгжилтэй бичлэгийг хамтдаа үздэцгээе. Холгоо зөвлөл баруун зулгааны байсан дөрсөн түрээд хөөлөө. Хомбэрсэн түрээд хөөгөө яваад үнтэй хөөгөө явсан да. Тавга. Сам хүн чихэд бэрэгээс тэржигтэн донд тавга таадаарч. Замаа дагтаршууд Хүйд олон худагт 15 мянган морины жагсаал амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр түгжрэл дээд зэгтээ хүрч зарим иргэд 4-5 цаг нам түгжирчээ. Баяр наадам зориулсан 1000 дрооны шоу боллоо. Энэхүү дрооны шоу нь ард иргэдийн талархлыг ихээр авсан юм. Үндэсний их баяр наадам гинэ. Вау, дроны шоу. Би сая нэг дроны шоу гэж тэнгэрт гарангуутлаа алга болсон. Вау, ямар гоё юм бэ. Нар сар гал. Их Монгол улсын гал голомт нар сар гал. Шогийн хүрдийн энэ удаагийн иргэн дурсгуу болонгаар улсын хурлын гишүүн асан бэлэгтийн хөгжилтэй видеог хүргэж байна. Та бүхнийгаа энэ баяр наадмаар дээрээ сайхан дэнжихцэл нэг морин хурдан тийм ээ сумны мэрэгэн бүхэн хүчтэй байх болтугай гэж өрөөгд баярлалаа. Цагаагаарын мэдээг цаг уурч биш ч гэсэн халуухан анаа хүрэх болно. Гэтэ энэчнээс биш. Ол энд байсан бол гоё л. Хүй. Яагаад гүйлгэж орж ирээд аа? Шогийн үрдээ бүтэн үзэлтэй манайхаа битгий гүйлээдээ. Хэрэв та нар ингэ гүйлгээд байвал би цаг агаараа хөтлөхөө болчих шүү. За тэг ямар ч хэлсэн эх 7 хоногийн цаг агаар ийм байна. За тэгээ найр наадам дууссан, аялал зугаал дууссан болвол одоо манайхаа эргээд ажилдаа орцгоё. За тийм шүү манайхаа. За ануугаас өөрсдөөс нь сонссон биз ингээ мдээгүй үзгүй гүйлгээд байвал ингээ ануу алга болох нь байна шүү. За тэгээд наадмын маргааш намар гэж одоо ингээд эх 7 хоногт ажил эхэллээ. Тэгээд ажилтаа хэлцгээ итгэхгүй бол одоо үйл эхлэх гэж шүү. За тэгээд нэг эргүүлчих дээ тийм ээ. За эх 7 хоногийн ажилд нь амжилт. Амжилт. Орой юу хийж ин да нун. Шогийн хүрдийн энэ удаагийн дугаар та бүхэнд Сүгнөрийн голоос хүрлээ. Бидний энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч Чехийн 13 дугаар шам Бехаровка байлаа. Дараа дугаарт уулзлаа түр баяртай. За октодоос хэлцгээе.